За сургалтынхаа гүйцэтгэлийг оруулахдаа сургалт зассныхаа гүйцэтгэл гэдэг зэсрөө дарж ороод за тэгээ ямар одоо энэ оруулсан байгаа хоёр зэхэн тэ албан мэдээллийн техник автомобиль засвар хөсрэлтийн зээх гээд ингээ орохлоор энэ дээр бүр эхлэх товчоо дараад эхлүүлсэн байна. Зарим нь бүгдээрээ эхлэх товчоо дараад эхлүүлсэн ба шүү дээ. За оруулаагүй байгаа бүтцийн нэгжүүд нь яхав гэхээр шин гэж дараад аль сургалтын гүйцэтгэлийг оруулах гэж байгаа. Энд бол төлөвлөгөө гэдэг дээр нь болохоор дандаа батлагдсан төлөвлөгөөнүүдээсээ сонгоно гэсэн үг. За энэ мэргэжлийн инженерийн зэрэг гурилах сургалт гэдгийг дараад үзэж. Дэлгэцийн баруун тал төлөвлөгөөнийх нь мэдээлэл гарч ирээд зүүн талынх нь бүх талбарыг бүглөхөөр байгаа. За энэ дээр Монголын химийн инженери технологитой холбоо гэж бичиж тавьчихсан. Монголын за сургалт хэлбэр нь танхимаар гэсэн байна. Эхлэх огноо нь 2 сараа. Тэгээ 2 сарын 3-наас 14 хоног явсан гэт ингээс сонгож хэрэгжүүлэх. Хитэн ч цаг хамаагүй ингээд за нэг хүн сурсан. Сургалтын төлбөр нь 2,580,000 байсан. Тайлбараа бичээ, санал асуулгынхаа хаягийг бичээ, тайлангаа авсрах юм. За ингэж хадгалаад тэгээд эхлэх тавчин дээрээ дараад баталгаажуулна гэсэн үг.